За болцгоо сургууль ямар хөө болчих. Өөр нэг юм үг байдаг шүү дээ. Насны байгаад эрдэм сургууль нэн сайн гэж. Би тэрийг бас нэг тийм сайн үнэн үг биш гэж боддог. Захин нас тогтсон хорийн сургууль бүр сайн байдаг. Би 24 настайдаа Монгол Улсын их сургуульд анх элсэж ирсэн. Тэгээ надтай хамт бол одоо 18 настай 2 сараа гизэхтэй охид төвгүүд үгээл тэд чинь бүгдээрээ намайг ахаа гэдэг ингээд би ч одоо 24 настай би шиг ямар хөгшин хүн бэ гэж бодсон чинь одоо бодох би хүүхдэрээ байсан юм байна. Тэгэхээр одоо өөрийнхөө ингээд сурсан байдлаас харахад бас ингээд би чинь цэрэг мэргийн алба 3 жил хаачихсан ингээд сурч байхад ер нь бас нэг тэгээд нас явцсан төлөвсөн сурах хөдөлмөрөө их ойлгочихсон ийм насандаа хүн юм сурах их ухамсартай сурдаг. Тэгээд энэ сэтгүүлч нарыг хууж ирэх зүгээр мэрэгшүүлээ гэдэг энэ санаа би хууль зүйн үндэсний хүрээлэнд одоо 3 жилийн өмнө нэг жил хэрээтэй хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхдаа миний санаачилсан зүйл л дээ. Ер нь одоо ингээд энэ хуулийг сурталчлах иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлнэ гэдэг бол ер нь одоо хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ч гэдэг юм уу байгууллагууд ангаараа хийж чадахгүй юм байна. Энэ дөрөв дэх засаглалынхныг сайн ашиглавал хүн төрөх юм байна гэж ингэж бодоод анх удаа тэнд мэрэгсэн сэтгүүлчийг бэлдээ гэдэг ийм хөтөлбөр гаргаад бэлдэж эхэлсэн. Тэр юунд одоо энэ шүүхийн ерөнхий зөвлөлөөс одоо манай Бямба доктор очиж сургалтанд хамрагдчихсэн. Тэгээд энэ ажлыг уламжлуулж аваад одоо ингээд одоо шүүхийн ерөнхий зөвлөл энийг манай нэг хийдэг нэг уламжлалт ажил болцсон байна л дээ. Тэгэхээр энэ ажил бид нар маш их анхаарч байгаа. Анхаарч байгаа гэдгийг та нар одоо харсан байх. Хэн ирж хичээл зааж байгаа гэдгээс тийм баха. Жишээлбэл би өөрөө шүүгчнэр баг хичээл орох зам надад байдаггүй. Би бол хичээл заах дуртай. Ганц сайн чаддаг ажил маа тэр учраас ихтэй надад цагийн болцоо олддоггүй. За тэр их хурлын гишүүд цэцгийн дарагч гэдэг юм уу? Дээд шүүхийн шүүгчд бол тэр болгон бодоо бас шүүгчнүүдэд хичээл зааж чаддгүй л да. Тэгэхэд та нарт бол одоо энэ сургуультанд бүгдээрээ л одоо ирээд орсон байх жишээ дээ. Тэгэхээр энэ юу харж ийл өгөхөөр сэтгүүлчд бид нар одоо их ач холбогдол өгч байгаа. За энэ нь одоо холбоотой вэ гэхээр та нар чи хэвлэл мэдээлэлээр одоо 960 юмнууд бичдэг тийм үү? Тэгэхээр тэр юмаа бичихтэй та нарт энэ шүүхийн тухай энэ мэдээлэл сайн байх юм бол тэр их сайн үр дүнтэй болно. Бидний ажлын баг 50% тэргээр явчих байхгүй юу? Тийм учраас энд ингэж ач холбогдол өгч байгаамаа. За тэгээд би одоо шүүхийн захиргааны тухай яри. За шүүхийн захиргааны энэ нэг юмнуудыг ингэж ярихад та нарт бас жоохон сонирхол муутай байх учраас би цагийнхаа 50% нь шүүхийн захиргааны тухай ярина. 50% нь одоо энэ шүүхийн шинтгэл гэж Монгол Улсын ерөнхийлөгч 2009 оноос хойш бодлого гаргаад энэ 3 жил шахуу хугацаанд ямар бодтой үр дүнд хүрч вэ гэдэг юм одоо шүүхийн ерөнхий зөвлөл бүрийн эрхийн хугацаа дуусах төгсгөлтэй холбогдуулж бид нар ажиллаа ерөнхийдөө боож байгаа. За энэ боосон ажлуудаа бид нар бол нэлээд томхон хэмжээгээр бол сурталчилна. Энд бол та нарыг бол бас нэлээд туслан байх гэж ингэж найдаж байгаа. Үүнтэй холбогдуулаад одоо бас шүүхийн шинтгэлийн хэн ч үгүйсгэж чадахгүй бодтой бий болчихсон тэр зарим үр дүнгуудын талаар би бас та нарт мэдээлэл гэж бодчихын. За энийг бол та нар яг мэдж байгаа. Гэхдээ яг ингээд систем болгоод гол зүйлүүдийг нэг тоогоолгоод ингээд харуулах явдал бол ач холбогдолтой гэж би ингэж бодож байна. За ингээд шүүхийн захиргаа гэж. Энэ ганц сүх нарын нээлттэй 5 өдрийн шүүх хуралдааны өмнө хэвлэл мэдээллүүдээр баахан юмнууд гарсан л да. За ингээд одоо тэр хурлыг 461-д хийх юм гэн шорон туруулыг гэж байгаа юм гэн хийхгүй юм гэн гэдэг боо юм бичсэн тийм үү? За тэгээд байсан чинь манай энэ одоо ямар сонин билээ биш одоо 4-5 сонин захиалдгийг
нэг сонинд ийм мэдээ гарсан байна. Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тогтоолоор шүүх хуралдааныг шоронд биш одоо тэр баян зурагч Чингэлтэй Сүхбаатар дүүргийн шүүхтээр бол хийхээр шийдвэрлсэн байна гэж мэдээ бичсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тогтоолоор гэдэг. Нэлээд том сонинд. Тэгсэн манай энэ ажлын албаныхаас өмнө надад орж ирсэн. Яана дарга одоо ингэж манай шүүхийн ерөнхий зөвлөлийг үндсэн хууль зөрчсөн гэдэг энэ сэтгүүлчид одоо юм бичсэн байна. Одоо энд хариу мэдээлэл гаргахгүй яах вэ? Та санаа зовж ийн өгнө надад орж ирсэн. Би тэгсэн. Би огт санаа зовхгүй байна. Чи тайван бай. Энийг чинь манай сэтгүүлчид битгий өмгөөлөгч нар мэддэггүй юм. Энийг мэдгүй парламентын гишүүдээр ордон дотор дүүрэн байна. Хүндээ хөнгөнөөс өгж одоо энийг залруулж өгөө шинтэр гэдэг яг тэр чигт нь хай гэсэн л дээ. Тэгэл хаяад өнгөрсөн. Тэгэхээр энийг юу харуулад байна уу гэхээр ер нь энэ шүүхийн захиргааны байгууллага чинь юу хийдэг юм? Ямар байгуулгын шүүхээсээ юугаараа ялгаатай юм гэдэг асуудал сэтгүүлч та бүхний төдийгүй манай шүүгчдийн дунд, хуульчдын дунд маргаан тавиараа байгаа. Нэг бүр ойлгохгүй ийм ойлголт байгаа. Жишээлбэл одоо манай зарим шүүгч нар ийм санаа тавьшуулж байгаа. Шүүхийн захиргаа гэдэг нэг том яг хуулиас хасч хаяа гэж. Тэгээд оронд нь юу хөөхөр үйлчилгээний байгууллага гэж нэрлэе. Энэ захиргаа гэж нэрлэхээр биднийг энэ хэд захирчч магтгүй гэж хардаад байгаа байхгүй. Тэгээ бас нэг итгэж санаа л да. Захиргаа гэхээр бид шүүгчийг захирчих гэдэг байна гинэ. Одоо шүүгч хүн ингэж бодож байхад сэтгүүлч нар бол одоо тэгж бичих явдал энгийн үзэгдэл тэр бол гайх явдал байхгүй зүйл юм л да. За тэгэхээр энэ шүүхийн захиргаа гэдэг байгууллагын юу хийдэг юм? Энэ Монголд нэг ийм тусгай загвар гараад ирсэн юм уу? Дэлхийд юу байдаг юм? Бид нар ч одоо даяарс нийгэмд бас дэлхийдээ хөл нийлүүлж явах хэрэгтэй шүү дээ. Хаач байхгүй юм ганцаараа хийчихгүйгээд иж болохгүй жижиг Монгол тийм үү? Тэгээд дэлхийд юм ямар байдаг юм гэдгийг бас одоо би таа мэдээлэл хийж ингэж бодож байгаа. Тэгэхээр энэ шүүхийн захиргаа гэдэг байгууллагыг аль ч улс орн болвол үндсэн хуулийн байгууллага гэж нэрлэдэг. Шүүхийн захиргааныхаа дээр байгууллагыг үндсэн хуулийн байгууллага гэж нэрлэдэг. За энийг одоо ихэнх улс орнд бол шүүхийн дээд зөвлөл, шүүх прокурорын дээд зөвлөл, шүүхийн ерөнхий зөвлөл гэх мэтээр одоо ингэж янз бүрээр нэрлэдэг. За яагаад энэ байгууллагыг үндсэн хуулийн байгууллага гэж нэрлэдэг юм? Та нар юу гэж бодож байна? Энэ одоо эрх зүйн шинжилгээ ухаан ч гэдэг юм хууль зүйн шинжилгээ ухаанд энэ үндсэн хуулийн байгууллага гэдэг нэр томьёо бол зүгээр нэг нэр томьёо бас байдаггүй юм. Их ач холбогдолтой нэр томьёо. Тэгэхээр яагаад үндсэн хуулийн байгууллага гэж нэрлэдэг юм бэ гэхээр тэр байгууллагын статусыг шууд тодорхойлцдог юм. Үндсэн хуулийн байгууллага гэх юм бол энэ чинь өндөр статустай чухал байгууллага юм байна. Их важный субъект юм байна гэдэг ойлголтыг бол шууд авдаг. Өөрөөр хэлбэл үндсэн хуулиар нэрлсэн чиг үүргийн тодорхойлсон эрх хэмжээг нь зааж өгсөн тэр байгууллагыг бид нар юу гэдэг вэ гэхээр үндсэн хуулийн байгууллага гэдэг. За тэгвэл яагаад нэг 3-4 хүн байгууллагыг одоо үндсэн хуулиар энэ чиг үүрэг эрх хэмжээг нь тодорхойлдог юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. За тэгвэл одоо парламент гэж гэдэг юм уу, засгийн газар гэж гэдэг юм уу, үндсэн хуулийн шүүхэгч гэдэг юм уу би тэрийг ярихгүй. Зөвхөн яагаад шүүхийн ерөнхий зөвлөлийг буюу шүүхийн захиргааны дээд байгууллагыг үндсэн хуулиар эрх үүргийг тодорхойлдог юм бэ гэвэл энэ байгууллага нөгөө хоёр эрх мэдэлтэй энэ зэрэгцэж шүүх засаглалын бие даасан хараа тус байдлыг хангаж хамгаалж байгаа үедээ байдаг. Тийм учраас үндсэн хуулинд нөгөө хоёртоо зэрэгцүүл байрлаж өгдөг.
Үндсэн хуулийн эрх үүргийг тодорхойлоогүй органик хуулиар ч юм уу ердийн хуулиар эрх үүргийг тодорхойлсон байх юм бол энэ байгууллагыг чинь тоодог хүн байхгүй. Авч хэлцдэг хүн байхгүй. Жишээлбэл би одоо шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хувьд бол шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйл заасан нэг том бүрэн эрхээ би эдэлж чадахгүйгээр одоо бүрэн эрхийн хугацаа дуусч байгаадаа би харамсдаг байхгүй юу? Тэн дээр одоо юг заасан бэ гэхээр засгийн газрын хуралдаан, улсын хурлын байнгын хороо болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн ерөнхий зөвлөлийн байр суурийг илэрхийлэх хэрэгтэй гэж ингэ тодорхойлсон. Одоо намайг засгийн газрын хуралдаан дээр очиод төсөв ярьж байхад би шүүхийн төсвийн асуудлыг ярих гэж гэх юм бол тэр хүмүүсийн нүд дөрв болж магадгүй. Тим соёл сураагүй, шүүх засаглаад Монгол улс тэгсэн гүндэтгэл сураагүй ийм зовлон бэрхшээл байдаг. За нэгдсэн чуулгандаар би ороод энэ асуудал байр суурийг илэрхийлнэ гээд улсын хурлын даргад албан бичиг өгвөл яах бол? Би бас энэ тул сэтгэл зүйн хувьд бэлэн биш байгаа. Хэрвээ дараагийн бүрэн эрхийн хугацаанд ажилладгийг бол би энэ том механизмуудыг дээд зэргээр нэг ашиглаад ямар үр дүн гарахыг нь харуулъя гэж ингэж бодож байгаа юм л да. За ийм учраас энэ үндсэн хуулийн байгууллага гэж нэрлэдэг нь ийм учиртай юм аа. Тэр зүтгийг одоо дэлхийд дахинд үндсэн хуулийн эдийн засгийн онол гэдэг нэг том урсгал энэ 20 дугаар зууны 70-аад оноос хойш явсан. Энэ онолоор бол яаж ийм нөхөр ер нь одоо энэ гол том шийдвэрүүдийг гаргах тоглоомын дүрмийг энэ үндсэн хууль гэдэг баримт бичигт тусгаж өгөхгүй юм болвол бусад хуулиудаар зохицуулсан тэр хэмжээнүүдийг чинь шийдвэр гаргаж байгаа тэр засгийн газар нь парламент нь өөртөө ашигтайгаар нөгөөдөг чи өөрчилж байгаа юм аа хийдэг. Та нар одоо энэ 5 толгой оюу толгойдоор харсан байхад анх гэрээ байгуулахад нь гадныг шахалтаар тэднэр зохицуулж бид нар бүх хуулиудаа зассныг мэдгүй. Усныхаа хуулийг та нар ингэ засчих. Татврынхаа хуулийг ингэ засчих. За тэр ашигт материалынхаа хуулийг та нар лиценз эзэмшнэ гэж бичсэн байв. Орд эзэмшнэ гэдэг болог гэдэг. Уул нь одоо тэр ашигт материалын тухай хуулийн 5 дугаар зүйлд чинь лиценз эзэмших тухай байдаг байхгүй юу? Лиценз. Тэгсэн чинь манайхан одоо орд болгож өгсөн. Одоо орд эзэмшиж байгаа ч гадныхан. Гэхдээ нөгөө орд гэдэг чинь юу? Нөгөө баялаг, газрын хэвлэл. Тэгсэн манай Монгол улс үндсэн хууль юу гэж бичээд байгаа вэ гэхээр газрын хэвлэл улсын өмч байна гэж бичсэн. Тэгсэн мөртөө орд гэдэг юм маань гадныхнаа шахалтаар үнэн чанартай тэр хэвлэлийг гадныхад өгчихсөн. За тэгээд энийг хэн хийвэ гэдгийг нь би бас нэг тодруулах санаатай тэр ашигт материалын тухай хуулийн 5 дугаар зүйлийг хэн хийж ямар хүний санаачлагаар одоо лицензийг орд болгочихд юм байна гэдэг би нэг судалж үзсэн л дээ их сургууль байхдаа тэр бол маньбити юмд олдохоор үгүй тэр хийдэг юм байл байхгүй. Архив гэв гинтгэл тийм үг нэг мэдгэл шивээс ороод ирсэн. Түүнээс бусад жижигхэн заалтууд бол одоо их хурлын гишүүн тэр ажлын албаны хүмүүсгээд одоо гар хөлөөрөө зассан юмуд олдож идэг. Тэнд бол олддоггүй. За энэ ийм учраас бол үндсэн хуулинд тийм том одоо зүйлүүдийг тусгаж өгөх явдал бол тэр байгууллагын тэр шийдвэр гаргах үйл ажиллагааг бат найдвартай болгож өгч байгаа. Тийм учраас энэ үндсэн хуулийн эдийн засгийн онол гэдэг бол одоо их гол асуудлуудыг үндсэн хууль тусгаж өгье гэж байгаа шүү дээ. За шинэ одоо ингээд 10 сарын 1-ээс улсын төсөв хэлцээд эхэлнэ. Одоо ийм мэрэгчлүүд ингэж байгаа шүү дээ. Улсын хурал мөрөөдлийн төсөв баталгаа гэж. Юу гэсэн үг вэ? Байхгүй юмыг өөрчлөд тэрнээс тэдэн төгөөрөг аваад зарцуулчих нь. Тэр компани одоо зэсийн үн өсч магадгүй. Тэр компаниас тийм зээл аваад төрийн албан хаагчдын цалинг нэмчих гэдэг юм. Ингээд байхгүй мөнгийг чэйжнийхээ банкаар байгаа болгож жоход өөрөөр нь олоогүй орлогоо зарлага болгоод өрөвчдөг. Тэгвэл манайх бол одоо ингээд сүүлийн 25 жил яг ингэж явж ирсэн.
Тэгвэл Герман улс яадгүй гэхээр үндсэн хуулинд энийг зохицуулсан байдаг. Улсын орлого зарлах тэнцвэртэй байна гэж ганцхан одоо энэ жижигхэн өгүүлбэр байж идэг. Тэр үндсэн хуулинд тэгээд бичсэн байхад бол орлогоосоо давсан зарлага төлөвлөө сууж идэг тийм тэнэг засгийн газар тэнэг сайд тийм хариуцлагагүй сайд вообще байж болдог. Манайд тийм зохицуулалт байхгүй. Тийм учраас яадаг вэ? Олоогүй олсон орлогоосоо хэд тагсан давсан зардлыг нэмчихээд тэгээд төсөвгээд тэр нөгөөдгөө батлаас үүж ийм хариуцлагагүй юм болдог. Тэгээд ийм юм руу орох гэхээр өр шигэнд ордог. Улс төрийн барьцаанд ордог. Ийм аюул руу тэр ч тэгэхээр одоо та нар бичиж байгаа шүү дээ. Зарим улс орнууд ийм хариуцлагагүй төсөв хийснээсээ хамаарат болоод тусгай тогтнол алдаж байгаа. Нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг өгч байгаа. Энэ дундад Азийн зарим улс орнууд одоо Бээжингийн эрх баригчид газар нутгаа шилжүүлж өгсөн явдал гарсан шүү дээ. Энэ чи юутай холбоотой ийм хэрвээ үндсэн хуулинд ингэж бичсэн байсан бол хиний хүү хэмхвч мөрөөдлийн зарлага төсөв их байхгүй. Тэгэхээр энэ юуг харуулад байна вэхээр үндсэн хуулинд юмаа ингэж бичиж авах. Үндсэн хуулийн тэр байгууллагын эрх үүргийг ингэж тодорхойлох явдал бол ийм ач холбогдолтой байдаг юм аа. Тийм учраас өнөөний шүүхийн захиргааны байгууллагыг дэлхийн улс орнууд бол үндсэн хуулийн байгууллага гэдэг нь нөгөө хууль тогтоох болон гүйцэтгэх хэрэг мэдэлтэй энэ зэрэгцүүлж тэр хоёр нөхрөөс шүүх засаглалыг хамгаалах үүднээс ингэж хийдэг. За тэгэхээр дэлхий дээр бол ер нь одоо би нодлж та нарт ярьж ийсэн шүүхийн захиргааны 3 загвар байдаг. 3 загвар. За нэг дэх загвар нь бол энэ self management гэж. Өөрөөр хэлбэл шүүхийн өөрийнх нь захиргаа гэж. За энэ загвар одоо хаана байна вэ гэхээр энэ Англи-Саксон гэж ярьдаг тийм үү? Дээр үеийнхаар орчин үеийнхаар бол Англи Америкийн улс орнуудад байдаг загвар. За энэ загварын гол онцлог юу байдаг вэ гэхээр энэ ерөнхий шүүгчнэр нь тэр Chief Justice гэдэг нөхдүүд нь энэ шүүхийн захиргааныхаа удирдагч нь байдаг. За гэхдээ энийг бол одоо ингээд Америкийн нэг муж улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч нь шүүхийн захиргааныхаа удирдагч байна гэдэг тэр бол төсөв мөнгө хөөцөлдөр одоо ингээд байшин бариулаад гүгэл явж идэг гэж ойлгох болохгүй. Тэрнийх нь доор маш том бүтэц ажиллаж идэг. Жишээлбэл Америкийн муж улсуудын шүүхийн үндэсний зөвлөлгээд маш том байгууллага байж идэг. Тэр ерөнхий шүүгчнэр нь бол тэр шүүхийн захиргааг хэрэгжүүлдэг нэлээд тийм тармай шин чанартай, бэлэг тэмдгийн шин чанартай байж идэг. Доор нь мэргэжсэн аппарат хол ажлууд нь хийгээд өгчдөг. За энэ загвар бол Монголд манай энэ шүүхийн багц хууль үйлчлэгээс өмнө Монголд байсан загвар. За манайх бол яасан бэ гэхээр энэ хамгийн бага бах хувилбар нь байсан. Ерөнхий шүүгчнэр нь ёстой бүх юм хөөцөлдөг. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч одоо ингээд төсбөө хөөцөлдөөд л сангийн яамаар гуугаа, засгийн газраар гуугаа, их хурлаар гуугаа ингээд одоо манай төсвийг шахах нэмээд өгөөч гэх ингээд гуухаар урдаас нэр гучдаг. Урдаас юм гуйж болох уу? Юм гуйсан үнийг болохгүй ч гэсэн тэгэл болгодог байсан. Бидний соёлоос хамаарат. За ингээд бол болохоо байсан. Тэгээ ер нь бол шүүгч хүн бол шүүн засал үйл ажиллагаанаас өөр ажил хийж болохгүй. Хараад бас байдлаа алддаг. За манайх бол хамгийн болих загвар нь байсан. За тэгээ энэ шүүхийн захиргааны өөрийн удирдлагыг одоо дэлхий бас шүүмжилж байна. Би саяхан нэг их тийм сонирхолтой мэдээлэл олж үзлээ.
Энэ Европын шүүгчдийн зөвлөлт гэдэг байгууллага байдаг юм байна. Consultative Council European Judges гэж. Та нар энийг яг энэ нэг томьёогоор Google дээр үзэх юм бол энэ байгууллага бол маш чухал байгууллага байдаг юм байна. Энэ шүүгч засаглалын бие даасан хараат ус байдлыг хамгаалах талаар маш олон зөвлөмж дүгнэлтүүд гаргасан. За тэр зөвлөмж дүгнэлтүүдийн шинжлэх ухааны үндэс бол маш өндөр, хийгүү, маш чухал юмнуудыг тавьсан. Жишээлбэл одоо тэрнээ Европын улс орнуудаа энэ Европын шүүгчдийн зөвлөлөөс нэг чухал зөвлөмж өгсөн байгаа байхгүй юу? Шин шүүгч нарыг томилохдоо туршилтын хугацаанд томилжээ гэж. Энэ шүүгч засаглалын нэг хүнд чадал тэнхээд бэхжүүлэх хэрэгтэй юм байна. Үнэхээр одоо сонгон шалгуур үйл ажиллагаа гэдэг чинь дэлхийд шийдэгдсэн асуудал биш юм байна л дээ. Нээлттэй биш. Шалгуур нь тодорхойгүй. Харин манай Монгол бол энэ талаар дэлхийн улс орнуудаас нэлээд урагшилсан зүйл гарч байгаа. Би холбооны бүгд найрамд Герман улсад явж байгаа яг энэ асуудлыг судлахаар очиод би 200 яамны эрх төрийн нарийн бичгийн дараа хүний нөөцийн хэлцийн дараалтаа уулзсан. Германд бол бүр муу загвар байдаг. Хүний нөөцийн газрын дарга нь ирсэн анкетыг харж байгаад энэ Фридрих болох юм байна гэдэг ингээд сайн дээр тушаал гаргуулчихдаг. Тэгээ би тэр хүнээс асуусан. Гэхдээ та яас их одоо мундаг нарийн мэдрэмжтэй хүн бэ? Энэ цаасыг нь харж байгаад энийг шүүгч болох эсхийг нь мэдчихдэг би асуусан. Би ярилцлага хийдэг гинэ. Гэхдээ та яаж ярилцдаг юм? Та надтай нэг ярилцаад орхиж гэсэн чинь дээр уурлаад гараад явчихсан. Тийм ээ. Шалгуургүй тодорхойгүй тэр зүйлээр бол Герман гэхэд одоо ямар өндөр одоо хөгжилтэй шүүгчийн албан тушаалыг одоо жинхэнэ одоо тэр хулч мэргэжлийн карьерийн дээд болгоцсон Герман улс шүү дээ. Нэмц хүн. Тийм хариуцлагагүй байдаг шүүгчид амьдарч байгаа байхгүй юу? Тийм учраас тэр шүүхлүү бол тоон дотор үсэг цогч явах явдал бол ер нь одоо Монгол бидгийг дэлхий даяараа тийм болсон байна. Тийм учраас одоо тэр Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөл бол туршилтын хугацаанд дамжиж гэж зөвлөмж гаргасан. Хамгийн сүүлчийн улс бол одоо Польш тийм жишээнд орсон байна. 1-5 жилийн хугацаатай бол шүүгчд дамждаг. Тэгээ харж байгаад за энэ бол болох юм байна гэдэг. Болохгүй нөхдүүдийг нь буцааж чаддаг. Орос бас тийм, Герман бас тийм. Ийм чухал зүйлийг хэлжээ л дээ. За энэ байгууллага бол яг энэ бастан үүдтэй холбоотой чухал зөвлөмж гаргасан. Тэр нь юу вэ гэхээр энэ шүүхийн захиргааны өөрийн модельийг шүүмжилсэн. Энэ нэг дэх миний танад мэдээлээд байгаа шүүгч, ерөнхий шүүгч нар энэ шүүхийн захиргааг хэрэгжүүлж байгаа энэ моделийг бол шүүмжлээд ингэсэн байна. Одоо энэ шүүгчийн хараат ус байдалд хамгийн аюултай нөлөө бол дотор нь байна гэсэн. Шүүгчийн хараат ус байдалд халддаг хамгийн аюултай нөлөө бол шүүх дотор нь байна гэсэн. Тэр нь тэгээд юу вэ гэсэн чинь улсуудын дээд шүүх гэж. Дээд шүүх бол дооцтныхаа шүүгчд нөлөөлөд байна. Энийг бол одоо анхаарах хэрэгтэй, засах хэрэгтэй гэж ингэж байсан. Би 2006 онд шүүх эрх мэдлийн хямрал гэдэг нэг том нийтлэлийг өдрийн сонинд бичсэн. Би тэндээ яг энэ асуудлыг бас өндөд тавьчихсан. Та нар тэрийг нэг эргээд нэг хараарай. За тэгэхээр бол энэ шүүхийн захиргааны эхний модель бол ийм асуудалтай.
Америк мэтийн улс орнуудад хэрэгжиж байгаа нь энэ бол соёлоор нь одоо олон юм зохицуулагдж байгаа. Ерөнхий шүүгч хүн шүүхийн захиргаа хэрэгжүүлж яагаад отхон цэцэг шүүгчийг дууддаггүй. Би чамайг чөлөөлж чадна, шагнаж чадна, сэлгэж чадна, шилжүүлж чадна. Тийм учраас чи энэ эргийг ингээ шийдгэж үүрэг даалгавар өгөх тийм бодол санаа бол одоо тэр Америк хүний толгоонд байхгүй. Тийм юм бол толгоонд байхгүй. Хэрвээ тийм юм толгоонд нь орсон хүн бол одоо доктор өмнөдөө толгойдоо гүйлчээд гудамжинд гүйж явж байгаа одоо ижлэх нь тийм муухай санагдсан тэр хүнд. Тийм ойлголт байхгүй соёл нь. Пост-социалист орнуудад харин яадаг вэ? Бүр энийг хийхин төлөө ийм ажлыг хийж байгаа юм шиг тийм бодол санаа толгойд нь байж идэг тэр нууц биш. Тийм учраас энэ загвар бол тохирохгүйгээд энэ соёлснуудтай холбоотой. За энэ нэг дэх загвар. За хоёр дахь загвар бол юу вэ гэхээр энэ хууль юу засгийн газрын хэрэгжүүлдэг загвар байна. Өөрөөр хэлбэл шүүхийн захиргааг хууль зүйн сайд нь удирддаг засгийн газар нь хэрэгжүүлдэг загвар байна. За энэ загвар бол Европын улс орнуудад байна. Тэрний сонгодог жишээ Герман. Хууль зүйн сайд нь энэ одоо шүүхийн захиргааны бүх чиглэлийг хэрэгжүүлж идэг. Тэр чиглэлээр бүх шүүгчдийг хууль зүйн сайд томилж идэг. Та нар одоо бодоод үзтээ Монголд хууль зүйн сайдад энэ загвар байвал нэмтэр сайдаар шүүгч томилуулээд үз. Дараагийн одоо Тэмүүжин гэж томилуулээд үз. Юу болох вэ? Хэнийг томилох вэ? Энэ бодоод та нарын толгойд орж ирж гин үү? Их аятайх юм орж ирж байгаа үз. Ерөөсөө болохгүй. Ёстой болохгүй. Манайд энэ загвар байсан шүү дээ. Түрүү чи 10 жилд бид нэр ингэ шүүмжлэсээр баяжуулсан юм. Би тэр шүүмжилжээс үний нэг нь мөн. Одоо ястайгаар энэ 3 эрхэм мэдл тэнцвэртэй байна гэсэн чинь шүүх засаглалыг хууль зүйн сайдын гарт хийцсэн байна гэж шүүмжилсээр баяжуулангууд шүүхт нөхсөн байхгүй улсын дээд шүүх шилжүүлсэн. За энэ загвар. За энэ бол одоо Германд байж гэхдээ яг энэ Европын улс орнууд тэнхтэй юм байлгаад байна үгээр соёл нь тэнд нөлөөлж идэг. Хууль зүйн сайд хүн тийм хариуцлагатай томилгоо хийж хаад хүний нүүр харах ихгүй болох тухай ойлголт тэдний толгойд байдаг. Манайд бол одоо томилчхад тэгэл бушуухан шүүлээ хавчаа цаашаа хараа зогсчихно гэж одоо бодно шүү дээ. Тэр бас болохгүй. За 3 дахь загвар бол энэ бие даасан загвар. Энэ манайд байгаа загвар. За энэ манай энэ загвар бол бараг дэлхийн улс орнуудад үлгэр болох үз. Энэ загвар. За энэ би бас сонирхолтой мэдээлэл саяхан харсан. Тэр Европын шүүгчдийн зөвлөлийн тэр R94 гэдэг зөвлөмж дотор ерөн шүүхийн захиргааны байгууллагыг энэ засгийн газар өөрт нь байлгахаас илүү энэ бие даасан загвараа байлгах нь бол илүү ач холбогдолтой бүс нутгийн улсуудад зөвлөмж болгож байна гэж мэдсэн байгаа юм. Тэгэхдээ нэг зүйлийг тэмдэглэсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг энэ байгууллагын бүрэлдэхүүний 50-аас дээш хувь нь шүүхийн төлөөлөл байх ёстой гэж. За ийм 3 загвар бол дэлхийд одоо байж байгаа нэг. За энэ 3 загвараас бид нэр эхний хоёрыг нь түрүүчийн 20 жил хоёуланд дуршицсан. Монголчуудад их сэргэлэн цав улс юм биш үү? Юмыг бушуухан барьж явал хийчдэг. жил нэг
эхний мэдээлэл хэрэгжүүлээ дараагийн 10 жилд нэгээд болохгүй болохоор 3 дахин тусчихсан. За ер нь дэлхийд энэ шүүхийн захиргааны энэ 3 мэдээллийг 25 жилд гурвангийн туршицсан улс зөвхөн Монгол байж магадгүй. Хэрвээ судалж үзвэл тэгээ Монгол хүний чинь бас нэг тийм гярхай шин чанар менталитетийн онцлог өөдмтхай нэг юмнаас тийм үү. Монгол хүний зан чанар дээр гэж байгаа шүү дээ. Өөдмтхай. Энэ юутай холбоотой нүүдэлчтэй Аз менталитеттэй холбоотой байдаг. Доорхны юмнаас өөдчдөг. Тэгээд одоо тэр 10 жил өөдсөн харьмаар хэрэгтэй болсон. Тэр өөдөх чинь бол бас амьдралаасаа өөдвөл аюултай тийм үү? Өөрөөсөө өөдвөл бүр аюултай. Бас өөдөх хэвээр юмнаас өөднө гэдэг чинь бас өгөөтэй аваатай байна шүү дээ. Энэ менталитет бол нөлөөлсөн. Тэгээд энэ 3 дахь загварт авчирсан. Чинь энэ нөгөө хоёр байгуулагч хоёулаа намтайгаа байж идэг. Нөгөө парламентын гишүүн гэдэг чинь улаан нам тийм үү? Засгийн газрын гишүүн гэдэг чинь улаан нам. Намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, намынхаа батлагыг дэрлж унтдаг, намынхаа нэрийн өмнөөс ярьдаг, намдаа захирагддаг, намдаа мөрөгдөг. Тийм хоёр албан тушаалтан байна шүү дээ. Нөгөө хоёрд чинь энэ шүүх засаглалыг улс төрөөс олбайх ёстой засаглалыг их мэдээ өгөх юм бол нөгөөдөл чинь шүүхийн гончгнуулаад өөрчлөөл татан буулгаад энэ шүүх над таалагдахгүй байна гэж зарим газрын шүүхүүдийг татан буулгаад хүн. Гэхдээ зүрх сэтгэлд нам байгаа л та. Гэхдээ тэрийг ил ашигладаггүй. Зорийн ганцхан учраас манай Монгол улс бол тэр шүүхийн тухай хуулийн 11-ийн 3-аар энэ эрх мэдлийг ерөнхийлөгч өгсөн. Би өөр улсыг ийм зохицуулалтаа өөр улсыг би одоо хайхад олоогүй байна. Энэ бол одоо бас монголчуудын хийсэн энэ шин зохицуулалт байж магадгүй. Энийг судлаад үзэх юм бол бас сонин. Тэг бид нар чинь жижиг үндэстэн учраас өөрийнхөө энэ гаргаж ирсэн энэ өвөрмөц шин шийдлүүдийг дэлхийд таниулж чаддаггүй. Дэлхий биднийг тоодоггүй монголчууд юу хийв гэдэг. Жишээл одоо би миний докторийн судалгаагаар нэг зүйл юу нотлогдсон бэ гэхээр хүн төрлөختөд одоо төр гэдэг ойлголтыг байна штэ. State, штат. Энэ дэлхийн нийтийн ойлголт 16 дугаар зуунд бий болсон шүү дээ Европод. Гэтэл монголчууд 1240-50 онд төр гэдэг энэ одоогийн хэрэгжилж байгаа энэ үгийг хэрэгжилжсэн байдаг байхгүй юу? Энийг одоо бид нэр тэгвэл 13 дугаар зуунд монголчууд төр гэдэг ойлголтыг бүтээсэн байна гэдгийг бид нэр дэлхийн энциклопедиуд бид нар оруулж чадаагүй байхгүй юу? Том Америк юм уу Орос шиг том үндэстэн байх юм бол үжээд төлөв оруулчихсан. Тэгээ бидний жижиг үндэстний зовлон бол мундаг юм хийчээ тэрийг маркетинг хийж дэлхийн сонор төрүүлж чаддаггүй нэг жишээ. За, энэ 3 загвар байдаг юм байж энэ шүүхийн захиргааны байгууллага юу хийдэг юм бэ гэдэг асуудал одоо хэдүүлээ орё. Юу хийдэг юм бэ? Олон ажил хийн. Одоо 80,000 төгрөгнөр салхитай хүний баян хүн Сингапурд ямар ч баян хүн одоо 80,000 долларын салхитай хүн илүү яах юм? Та нар одоо ихэнх нь одоо мэдж байгаа одоо цагаан алт бриллиант одоо нэмэгтэйчүүдийн одоо эрчүүдийн сонирхдаг үнцэнтэй юмнууд ямар үнэтэй байдаг үлээ гэхэд дэлхийн зах зээл дээр тийм үү? Тийм нэмэг тэрлэг байж очиж яах юм? Онгоц барьж очих юм уу? Галт дэрэг барьж очих юм уу? Нөгөөд нь авах болцоогүй. Тэгэхээр бол энэ баян хүн гэдэг бол одоо өнөөдөр бол энэ шүүгчийн хараалт ус байдлыг хангаж хамгаалчихсан ийм өндөр цалинтай болгочихсон улс орнуудад баян хүн болвол баяндаа тийм юм одоо хийгээд явах тийм эрсдэлтэй аюултай сүбэг биш болсон. Харин засгийн газар хууль тогтоох эрх мэдэл гэдэг бол аюултай. Хуулиар нь дамжуулна. Цалин хангамжаар нь дамжуулна.
Болийн өөрчлөлттэй боллоо шүү дээ. Хамгийн аюул нь тийм бид. Шүүгчний тийм үнд зайлшгүй өгч болохгүй. Энэ Сингапур яаж байгаа юм? Бид нар юу юм? Хүн юм уу? Айдхан төрийн албан хаагч ижлэхэн болгох гэж парламент нь шийдвэр гаргуулъя. Болцоод шүү дээ. Харин тэгэхгүй л болохоос биш. Тийм учраас бол энэ шүүхийн бие даасан байдлыг хангана гэдэг чинь нөгөө хоёр эрх мэдлээс хамгаална гэсэн үг. За энэ бие даасан байдал гэдэг дотор бол нэг хоёр гол институт бол гол үүргийг гүйцэтгэж байдаг. Энэ нь бол эдийн засгийн бие даасан байдал, дэд бүтцийн хангамж гэдэг хоёр гол зүйл байдаг. Эдийн засгийн бие даасан байдал, дэд бүтцийн хангамж. За эдийн засаг бол төсвөрөөр хэмжигдээд явждаг. Улсын төсөвд эзлэх хувь хэмжээ ямар байх вэ гэдэг. За дэд бүтц гэдэг чинь одоо их чухал юм да. Жишээлбэл одоо шүүхийн барилгыг бид нар одоо нэг байшин байвал одоо шүүхийн барилга гэж Монголд ойлгодог. За тэгж ойлгодог хүн бол энэ саарл орнд маш их олон байна. Уянгаа гишүүн над нэг хэлжсэн түрүүнд орж байгаа нэг зүйлийг энэ би зөвшөөрд, нэг зүйлийг энэ зөвшөөрдөг юм нэгдсэн жуулгандаар хэлжсэнийг дансаасан байна. Илүү оймс илээсэн хүн шүүгч хийх ёстой гэдэгтээ санал нэг байгаа. Эд мөнгө тэр өндөр цалин тэр би зөвшөөрдөггүй маа гэж. Гэхдээ одоо гуйлагчийн шүүгчээр 3 тэрбумын хэрэг шийдүүлэл үзэг л дээ. Хэний талд шийдэх үү? Ийм одоо ойлголт бол ингээд энэ хатгаа байдаг. Тэгээд байшил байж уу шүүгч гэж боддог. Монгол улсын одоо 103 шүүх хуралдааны танхим байна. Бүгдээрийн бид нэр дуу дүрслэгийн аппаратаар тоногдчихсон. Тэгсэн бодлоо бүгдээрээ стандарт бус зөвлөлтөг тасалгаа байхгүй. Ганцхан хаалгатай. Шүүгч барахаар зовлонго хэлдэг шүү дээ. Одоо ингээд нэг хүнд ял өгчхөөл нэг хаалгаар гараад явхад өмгөөлөгч нар аав ээж нь нүүрлүү, нүдлүү, нулимн, чимхэн, өшөглөн бүр ингэ хавчрамдаг гэж байгаа шүү дээ. Одоо эднэрийг асан хойно гарах юмсан яана гэдэг одоо ингэ авчиргаад шүүх хуралдааныхаа тангим суугаад айлтэн гэж одоо ингэ зовлонтой байдаг. За тэр нөгөө нэг будаа илс тацах бол энэ үхэнд тэр хараал өрөөл гэдэг чинь байдаг шүү дээ. Монголын эртний хууль тогтоомжид байдаг шүү дээ. Хараалж ядах гэсэн хүнийг ингэж шийдэх нэгэд байсан болол гэжсэн болохоос байхгүй юмнууд л хууль зохиос уухгүй юм. Ийм зовлонтой. Тэгвэл шүүхийн барилгын архитектур буюу дэд бүтц нь бол үүнээс хамгаалсан байх ёстой. Одоо энэ Тэмүүжингийн гаргасан шүүхийн нэгдсэн байр бол дэлхийн стандартны байрны зураг л та. За энэ дээр тулгуурлаад бид нэр дав зардах шатны шүүх, анхан шатны шүүхүүдийн зургийг бүгдээр нь гаргаад техник эдийн засгийн үндэслүүдийн бүгдийг хийгээд бид нар одоо ингэ Монголын төрийг мөнгөтэй болох хүлээгээс уйж байна. Бүх зураг төс бэлэн. Тэрүүгээр бол шүүгч хүн тусгай зоонд амьдрын. Амьдсуун. Тэр шүүгчийн тэр зоон руу хэргийн оролцогчд, өмгөөлөгчд бол хэзээ ч орохгүй. Тас хориотой. Шүүгч гэдэг хүнийг зөвхөн шүүх хуралдааны танхимд тусгай хаалгаар орж ирэхээр нь хэргийн оролцогч нэг харна. Ийм хүн байдаг юм уу? Ийм хүн юм уу? Гэхдээ мэтгэлж чад хэрэг маргаараа шийдэж чад нөгөө хаалгаараа гараад явчих. Тэгээд үр таалагддаг. Одоо та нар хараад нэг хаалгаар орж гардаг. Тэгээд чимгүүлдэг, өшгөлүүлдэг, зодуулдаг, элс шороо цацуулдаг. Нэг шороо цацуулсан хүн сэтгэл зүйн хувьд хаттай хүн байж болно. Тацлээд яадгийг ёс мэдэхгүй, ёр халтахгүйгээд тоодгүй хүн байж болно шүү дээ. Сэжигч шүүгч байж болно шүү дээ. Яана гэж бос гэж яваад тийм үү? За одооч би баларсан.
яадаг бол одоо над юу тохиолддог болоор ингээл өөрөө тэр зовлон бүтээгээд олгоод дотроо тэгэд орой татаад унчиж байна. Болцоод шүү дээ. Тэгээ өөрөө тэр хүн чинь хүний ураг тарих гэдэг чинь зовлон жаргалыг бүтээж идэг маш тайлбаршгүй том хүч байна шүү дээ. Өөрөө л тэр дайсан, өөрөө л тэр хараал өрөөлийг тэр гайхамшиг өөрөө толгой дотор бүтээгээл хийч болцоод тэгдэг. Энийг бол одоо энэ хүн судал тогтоосон зүйл шүү. Тийм учраас одоо дэд бүтцийг нь бол одоо бид нэр тийм байрыг нь барьж өгч чад байж их хэвээр байгуулсан бид байхгүй. Өөрсдөө тэрийг хөөцөлдөд явж явах болцоо байхгүй. За тэр цалин хангамж. Унаа тэрэг. Дээр үед одоо саяхан бид нарын улсын дэд шүүхийн 3 шүүгч тэтгэврт гарсан Нямжив Тунгалаг Цэсгээ 3. Тэгээд бидний төлөөж авч уулзаад жаахан яриа хөрөө хийцүүлээ. Тэгээд Нямжив шүүгт тэгэлж байгаа. Одоо энэ шүүх сайхан болж дээ. Би залуу байхдаа хөдөөс өмнөд хүний хэрэг таслах гэж байгаа хүнийхээ араар мотоцикл дээр нөгөө нөхрөө тас тавьж дагваад ирлээ. Яг л тийм байсан. За тэгээд одоо хоол ундгэд чи юу ч байхгүй нөгөө айлдаа чоолыг нэгдэг гэж. Тэгээд нуруугаар гизээр тас тавьж дагвч ял өгч хол гэртнө чоолыг нэгчээ тэгээд юу ч болоогүй шиг ингээд дагваад өгчдөг байсан юм. Одоо тэгвэл та нар яах вэ? Одоо нэг юм болно. Тийм л байсан гэж байна. Одоо тэр үедээ харьцуулахад юм өөрчлөгдчихлээ. Гэхдээ л одоо хэцүү байна. Одоо ингээд сая шүүх байгуулах тухай хуулиар энэ аймгийн бүсэлсэн шүүгч нь одоо нөгөө 3 аймгийнхаа нутаг дэвсгэр дээгүүр нүүдэлж очиж хэрэг маргана шиг машин байхгүй. Тэгээ одоо аймаг болгоны даван зарлах шатны шүүх болгон одоо надаас юу нэгж ийнэг үгүй ядахтаа нэг старикс өгчхооч гэж. Бид нэг 3 хүнтэй хэрэг маргаана хийгээд ингээд бөөнөөрөө туслахтайгаа нарийн бичгийн дараагтаа ингээд явчих байхгүй. Сангийн яам одоо энэ улсын хурлаар одоо ингээд хийхээр мөнгө байхгүй. Юу ч байхгүй. Одоо шүүхийн төсвийн хөрөнгө оруулалтын төсвийг 3 жил нойл дүнтэй баталж байгаа шүү дээ. За тэгсэн мөртлөө хүн нэмэлээдэг одоо өөр арга байхгүй. 100-га шүүгч нэмчлээ. Тэднийг шаландаа суулгах уу? Дээр нь гаргаж суулгах уу? Өөрөө таслага хэрэгтэй өргөд. За тэгээд нөгөө тийчнээ хан өөрөө таслаад ингээд хан барьчих юм бол аудит ирээд хоёул үндэнд орж бодаа. Үндсэн хөрөнгөний шинжээр нарт хан босгоцсон байж штэ. Хууль өрчиж. Тэгээд энэ мөнгөөр би юу хийх ёстой юм бэ? Урсгал засваргалтаа хан л бодох хэрэгтэй. Ийм балаа хуультай. Тэг байж идэг. Тэгээд энэний эсрэг явахаас өөр арга байхгүй. За тэгээд энэ бие даасан байдлыг хангах гэдэг чинь эдийн засгийн бүх асуудлууд, дэд бүтцийн бүх асуудлууд энэ мөнгө дэд бүтцээс өөрөө бүтчихдэггүй. Хоолыг менежментээр бүтдэг. Тэр менежмент нь манай хийх ёстой. Шүүхийн захиргаа хийх ёстой. За тэгвэл бие даасан байдлыг хангах гэдэг нь энийг хэлээд байгаа. За шүүгчийн хараа тус байдлыг хангаж хамгаална гэдэг чинь хоёр хэсэгтэй ойлголт байдаг энэ бол. Ер нь бол барууны эрдэмтэд бол шүүгчийн хараа тус байдлыг институтийн хараа тус байдал, персонал хараа тус байдал гэж хоёр хуваадаг. Тэр институтийн хараа тус байдал гэдэг нь нөгөө хоёрын эрх мэдлээс хамгаалах тухай асуудлууд нь байдаг. Персонал хараа тус байдал гэдэг нь өөрөө өөрийнхөө хараа тус байдлыг бүтийг хамгаалах тухай асуудал байдаг. За нөгөө л гүйцэтгэх эрх мэдлээс, нөгөө л хууль тогтоох эрх мэдлээс шүүхийн дээд удирдлагаас хамгаалах тухай асуудал байдаг. Дотроос нь хамгаалах тухай асуудал байдаг.
шүүхийн захиргааных нь байгууллагаас хамгаалах тухай асуудал байдаг. Жишээ нь одоо шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг энэ одооний энэ байгууллага бол шүүгчийн хараа тус байдлыг халдах болцоотой байгууллага шүү дээ. Хэрвээ алдыг өвчил би шүүгчийг шилжүүлэх үү, томилох уу, шагнах уу, урамжлуулах уу, огцруулах уу, санаачлал гарах бүх эрхийн энэ байгууллага байна шүү дээ. Энийг ашиглаад яриад байвал болох уу? Болцоотой шүү дээ. Гэтэл энийг манайх хуулиас хаагаад өгсөн. Хэрвээ дээд чадны чинь дарга шүүгч эсвэл тэр ерөнхий зөвлөлийн гишүүн танлуу тэрнийг чамдаар байгаа нэг хэрэг байгаа юм байна. Долмаа. Тийм хэрэг бол 3 жилийн өмнө гарсныг бат шүүгч яг тэгж шийдсэн байсан юм да. Би энийг судалгаа хийж байхдаа үзлээ. Гэл ингээд би ярьж байгаа байхгүй. Ярихгүй юу? Жишээлбэл. Энэ бол тэгэл нөлөө. Тэгэнгүүт манай шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга надад 3 жилийн батын шийдсэн хэргийг санал болгож энэ шиг шийдсэн юу намекийг хүмүүс далдуур өглөө. Гэл шүүгч шууд бичих юм бол намайг өчөхгүйгээр огцруулна. Улсын хурлын гишүүний нөгөө халтшгүй дахин байдлын тэгээд нөгөө нэг олон процедураар дамжиж огцруулдаг шүү дээ. Чинь тийм баха. Жишээлбэл одоо ингээд яах вэ? Зөвшөөрөл авах гэдэг. Ямар ч процедургүйгээр огцруулна гэж байгаа шүү дээ. Одоо шүүгч ирсэн байдлын тухай хуулийн 38-аар бол шууд огцруулгаад хэлчих нь огцруулахгүй бол шүүх тогтоол гаргаад огцруулчих. Ийм том зэвсэгтэй болсон байхгүй юу? За нэг хоёр их мэдлээс шүүхээс хамгаалсан. За энийг бол одоо institutional independence гэж ингэж хэлдэг. Институтын хамгаалалт гэж. За Монгол улс бол энэ хамгаалалт бол сайн бүрдсэн. Одоо бэхжүүлэх явдлыг чухал байна. Одоо энэ зүгээр нэг сайхан хөрсийг тавьчихлаа. Бэхжүүлэх явдал чухал байна. Бэхжүүлэхгүй нь хайвал нөгөө нэг мани гэдэг дуу байдаг шүү дээ тийм ээ. Тэр чинь одоо ингээд салхисд хийшээд явчихдаг юм аа гэдэг чинь. Салхис хийшээд эзэд алга болгоод байлаа. За тэр personal independence гэж үг хэлдэг юм бэ гэхээр шүүгч хүн өөрөөсөө хараад бас болох. Хувь чанараа бүрдүүлэх тухай асуудал байгаа юм. Өөрөөр шүүгч хүн байх ёстой. Хараад бус байдлаа хангаж хамгаалах тийм чанаруудаа өөрөө бүрдүүлэх тухай асуудал. Мэдэхгүй хүн бол хараад бус байж чадахгүй, мэдлэггүй хүн чадахгүй. Мэдэхгүйгээс хараад байх, хараад бус болох. Зориггүйгээс хараад бус болох. Шийдэмгий бус байх, аймхаа болчихор байх. Ёс зүйгүй байх. Энэс өөрөө яд үхэр өөрийгөө хараад бас болох явдал зөндөө байдаг. Тийм учраас шүүгч хүн өөрөө энийг бий болгох гүтих ёстой. За энэ бол одоо шүүгчийн хараад бас байдлыг хангаж хамгаалахын хамгийн хэцүү нэнд байгаа юм. Тэр институтийн хараад бас байдлыг гаднаас нэгээд өгч учраас тэрийг хамгаалж болно. Тэр хүнд анханасаа тийм шинж чанар бурхан заяагаагүй байвал яа? Тэрлүүдээ нэг юм хүн байдаг шүү дээ. Нэг хэд авшигтлээ тийм үү? Тэрнтэй ч тэврээтэй, энэтэй ч тэврээтэй, хаач авсан зүгээр 10-20 юм савсуулчихсан. Явж идэг тийм их найзрахыг гэдэг орсоор уул авшигтлээ гэдэг тийм үү? Одоо юу ч хэлэх юм одоо тийм олонтоо юм уу? Дэндүү олонтоо. Ийм хүн бол шүүгч болох огт зохимжгүй. Шүүгч гэдэг бол тэгээ юм жаахан зожигдох юм шиг. Тийм хүн бол илүү сайхан таардаг. Тэр их олон найз нөхдөд тэрийг яадаггүй, амраадаггүй. Нэгийг буцаад, хоёрыг буцаад, гурвыг буцаад, дөрөв дэх суларч болцсохгүй. Зарим хүн туулийн бөөрөнхий байдаг тийм баха. Одоо нэг юм хэлэхээр ийшээ үсрэл, нэг юм өөрийн шийдвэр байхгүй. Нэг бөөрөнхий одоо нэг тийм одоо юу
гэж хэлэх юм дээ тий. Одоо би над бол тийм заяа байдаггүй. Заяа байхгүй. Би бол нэг талд нь хатуу хэлээл чулууч авдаг, төмөрч авдаг, бас дэмжлэгч авдаг гэдэг тийм л зан чанартай хүн л дээ би. Өөрийнхөө өмнөө шийдвэр гаргадаггүй. Ийм хүн бол шүүгчд огт зогсохгүй. Бурхан заяа тийм хүн зам дөрвийн цаанаас нь заяатсан бол тэрийг яалтаж билээ. Насаараа тэрийг марганыг буруу шийдэн, өөрийн хийлэн олжтой мэрэгэн шийдвэр гаргахгүй. Гэх мэтийн одоо тэр personal independence гэдэг бол тийм зан чанаруудаа хүн засах ёстой. Засмаар бүр засч чадхааргүй бол тэр шүүхээс гарах ёстой. Бүр өөрөө гаргаж чадахгүй бол энэ байгууллага гаргах ёстой. Чийдг юм уу? За ийм байдлаар бол одоо шүүгчийн хараат ус байдлыг хангаж хамгаалдаг гэдэг чинь хувь хүнтэй ийг гадна талаас нь юутай холбоотой байдаг. За гурав дахь нь түүний нөөц. За энэ бол шилж олох, сургах, мэрэгшүүлэх. За мэрэгжлийн чадвар ёс зүйг нь манах ийм одоо бүрэлдэхүүнтэй ажил ингээд байдаг. За шинэ шүүхийн ерөнхий зөвлөлийг одоо ингэ шүүмжилж байгаа шүү дээ. Мэргэжлийн хороо дүн тавиад бат гэдэг одоо хуульчийг 90 бал тавьчаад байхад шүүхийн ерөнхий зөвлөл шууд бат гэдэг хүнийг Монгол улсын ерөнхийлөгч өргөн мэдүүлэхгүй батын дараа 5-д байжсэн дулмаг өргөн мэдүүлсэн байна. За энэ л таньдаг хүний өргөн мэдүүлчихлээ. Гэвь бидний шүмжлээ л гэдэг. Тэгэхээр бид нар юу гэж хэлдэг вэ гэхээр үндсэн хуулинд шүүхийн ерөнхий зөвлөлийг хуульчтай шүүгчдийг шилж олно гэсэн бидний бүрэн эрхээ. Тэр мэргэжлийн хорооны дүнгээр тавьчих юм бол тэгвэл бид энд байгаад яах юм тэр мэргэжлийн хороонд өргөн мэдүүлчих юм биз гэдэг. Тэгээ бид яагаад тэр нэгдхийг биш 5 дахьыг л өргөн мэдүүлээд байна гэхээр тандгийгач гэдэг юм уу? Ар бүрийн хаалгаар хүн өргөн мэдүүлж байгаа даа биш. Мэдлэгтэй хүн болгон шүүгч байдаггүй. Шүүгч байх ёстой. Тэр зан чанар тэр хүнд байна уугүй юу? Миний төрүүчийг хэлдэг шиг зан чанар байна уугүй юу? Хүн чинь уулзаад ярилцахад мэддэг дээ. Тавхан үгэндээ танигдна гэдэг нэг ардын дунд байдаг баха. Бүрэн танигдууч гэсэн нэг ерөнхий төсөө бол бидэнд байдаг. За энийг л одоо шилж олох гэж байгаа юм үргийг хэрэгтэй. За дараа нь сурахдаг, мэрэгшүүлдэг төм юм бол би. За ерөнхийд нь бол шүүхийн захиргааны хийдэг ажлыг бол одоо ийм 3 том багц ажил одоо хийдэг юм аа. За энэ 3 багц ажил бол Монгол улсад бол үн чанартай бол сонгодог утгаараа хэрэгжиж байгаа. Энд бол эргэлзэх юм байхгүй. Бидэнд одоо энэ шүүхийн захиргааг хэрэгжүүлэхэд академик мэдлэгийн хувьд бол мэдэхгүй чадахгүй юм үнэндээ алга. Хэрэгжүүлэх практик дээр одоо туршлага дутж байгаа юм алга. Ганцхан юу дутж байгаа гэхээр альва арга хэмжээ бол мөнгөөр хэмжигддэг төс эдийн засгийн юм дутж байна. И гадна талын одоо бусад эрх мэдлүүдийн одоо довтолгоо шүүх засаглалыг хүчтэй болгоё гэдэг тийм өгөөмөр засгийн газар тийм өгөөмөр парламент дэлхийд байдаггүй байхгүй юу? Дандаа л ингэж ярьж байдаг. Тэр юм бол байдаг. Тэр зөвхөн Монголын үзэгдэл биш дэлхийн үзэгдэл. Ийм одоо бэрхшээл зовлон бидэнд байгаа. За миний цаг дууссан уу? Тэгвэл би одоо яг ярих гэж юмнахад талд нь оруулаад одоо ингээд шүүхийн шинтгэлийн 10 үр дүн гээл одоо ярих юм бол маш их юм ярих юм байна. Тэгээд одоо сэгэлж хаяад яах вэ? Одоо ингээд дуусчихгүй да. Дахиад бид нар уулзсан байх гэж найдаж дараагийн уулзалтан дээр шүүхийн шинтгэлийнхаа 10 үр дүнгүй та нарт бол одоо тийм танилцуулах болцоо ус гарна байхаа гэж найдаж анхаарал тавьсан баярлалаа. За тэгэхээр шүүхийн сэтгүүл зүйн үндэс суурийг тавьж
За шүүх эрх мэдлийн шимтгэлийг одоо бодлогын баримт бичгүүд дээр ачааны хөндийг өөрлөсөн эрхмүүдийн нэгд Монгол Улсын ерөнхийлөгч шүүх ерөнхий зөвлөлийн даргалан оржийг нэр цогсон байдаг. Тэгээд манай ерөнхий зөвлөл сар бүр нээлттэй шүүх хэвлэлийн баг хурлыг хийж яг энэ та бүхний сууж байгаа энэ танхимд 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагууд байнга ирж сурвалжилж байгаа. Тэгэхээр шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга за шүүхийн ерөнхий зөвлөл бол сэтгүүлчдийн хэвлэлийн эрхчлөө за сэтгүүлчийн мэргэжлийн одоо мөн чанарт хүндэтгэлтэй ханддаг. Тэгээд энэ боломжийг бас манай сэтгүүлчдэд хангаж өгч одоо 2 дахь жилдээ 60 орон сэтгүүлчийг мэргэжсэн сэтгүүлч сургалтаараа зохион байгууллаа. Тэгэхээр сургалт маань өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байна. Манай сэтгүүлчид бол сургалтандаа бидний хандаж байгаагаар бол сэтгэл хангалуун байгаа. За зарим нэг сэтгүүлчид маань хууль зүйн сургуульд суралцъя гэх ийм илэрхийлж байгаа. Тэгээд сэтгүүлчдийн хаа өмнөөс өндөнд орж даргахдаа шүүх эрх мэдлийн шинтгэлийн төлөө энэ үйлсэд нь өндөр амжилт хүсье. Танд баярлалаа. Энэ үгүйч одоо профессор хүнтэй танхимаас гарвал одоо хамгийн алдаатай юм болдог. За одоо асуулт байж болно. Хариулъя. Ямар нэгэн хэрэг шийдлүүдийн талаар одоо энэ прокурорын байгууллага аюултай тэмцэх газраас хэргийн тогтоогдсон мэдээллүүдийг одоо байнга хийж байна. Ялангуяа зарим нь одоо аюултай тэмцэх газар шиг тийм үү улс төрийн томоохон үйл явдлуудыг өмнөхөн ийм мэдээллүүдийг огцон тэмдгийн хийж нийгэмд зочроо өгдөг. Энэ нь одоо шүүхийн байгууллагад нөлөөсөн үйлдэл болдгоо. Энэ дээр бусад тэр эсвэр байгууллагуудтай прокурор аюултай тэмцэх газар цагдаагийн байгууллагууд гэхлээр ч юм уу тийм шүүхийн байгууллагууд яаж харьцаж яаж ойлголцох төвшөнд байдаг вэ? Өчигдөр бас энэ талаар бид нэр ярилцж байсан юм байна. Айгуу ноцтой асуудал тавьлаа. Би наадах чинь одоо хариулж мэдэхгүй юм байна. Ер нь бол одоо ингэ шүүмжилж байгаа л да. Одоо ингэ улс төрийн зорилгоор одоо ингэж ярьдаг, хэлдэг гэж. За мэдээж бол энэ аюултай тэмцэх газар ч гэдэг нь прокурорын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бол хууль биелүүлж байгаа, хэрэгжилж байгаа хүмүүс учраас мөрдөн байцаах үйл ажиллагааныхаа нууцыг процессын хуульд зааснаар хадгалаад олон нийтэд хүргэх ёстой гэсэн мэдээллийг би хүргэж байгаа байхаа гэж ингэж боддог. Тэрийг одоо мэдэхгүй байцаагч прокурор Монгол бол одоо байхгүй. Тийм учраас бол тэрнийхээ хэлийн дээсийг тэднийг бол би олж харж байгаа байх гэж ингэж боддог. За шүүхэд нөлөөлдгүй юу гэдэг бол одоо шүүгч хүний одоо нэг чанар энд байдаг. Нийгэмд сенсац болсон одоо хэвлэл мэдээлэлээр их гарсан шүүмжлэгтэн зэрэг зүйл болвол шүүгч хүн тэрийг бол мэдж одоо тэр social context гэдгээрээ нийгмийн мэдрэх үг гэдгээрээ энэ уур амьсгал хаашаа явуулж байгааг мэдэрч байгаа гэсэн шүүгч хүний одоо өөрт нь олгогдсон нэг одоо юугаар зан чанараар бол тэрэнд автаж огт болдоггүй. Энийг нь одоо бүр шүүгчд өөрт нь баг анги шүүгч болоход нь зааж өгдөг зүйл юм. За нийгэм дуйлан болно. Улс төрчдийн мэдээлэл байна. Сэтгүүл зүйн мэдээлэл явж гин шүү. Та бол энэс чөлөөтэй байх хэрэгтэй. Гэтэ амьдрал дээр шүүгчийг бурхан биш хүн гэдэг нэг зарчим байдаг. Тэгээ энийг бас одоо эрдэмтэд судлаачид бол бас харгалзаж үздэг юм байна лээ. Тэгээ би одоо бас залуудаа та нар шиг сэтгүүлчээр ажиллаж байсан шүү дээ. Би 5 жил сэтгүүлчийн ажил хийсэн. Сэтгүүл сайхан мэргэжил. Сэтгүүлчээ 5 жил ажиллахдаа би үзэг санс хоёрыг нийлүүлж сурсан. Судалсан мэдсэн зүйлээ би хүн төргөж илэрхийлж бичиж сурсан. Тэр бас сэтгүүлчийн ажил ямар сонирхолтой ажил байдгүй гэдгийг би бас гадарлана л да. За өөр асуулт байна уу? Зүүн гаруй шүүгчнэр нэмэгдсэн юм орондоо нэмэгдсэн. Гэтэ нөгөө нэг бас солигдсныгаа оруулах юм бол шинээр орцсон бол арай илүү авах гэж боддог юм байна. Тэгээд тэр хүмүүс яг ямар ажил мэргэжил дээрээс шүүгч болж орж ирсэн юм бэ? Одоо нөгөө хөвчхөө одоо айлын гэсэн дөрөв хөвчсөн юм. Өнөөдөр сая замдаа явж ирсэн чинь замд манай нэг шүүгч явж байна.
замдаа зогсож би машина зогсоолгоо тэр шүүгчийг суулгаад та хааврах нь гэсэн чинь энэ өндөр байрандаа сургалтаа гэ. За тэгээд чи хэдэн жил шүүгч хийж байгаа гэсэн 21 жил шүүгч хийж байгаа гэж. За тэгээд би шүүгч нартай бас уулзаж ярилцах дуртай тэр хүнээс жаахан бас тандалтай асуултуудыг асуулаа. За шинэ шүүгч нар ямар байна? Туршлага нь ямар байна гэсэн чи саналаа хэлж байна. За одоо шинэ шүүгч нар манайд бол ийм олон хүмүүс ирсэн. Биднээс өрөөсөө бид нэр ийм нутагдлууд байна гэж шинэ шүүгч нарт. Их задгаа юм бид нэр. Сургалтанд ирэхэд хамгийн түрүүн бас онцлогтой үзэл бодлоо илэрхийлээ яриад байх юм гэж шүүмжилж байна. Зөв гэж дотроо бодлоо. Тэгсэн чинь 2 дугаард ингэ шүүмжилж байна. Энэ шинээр томдогдсон шүүгч нар нас нэг залуу юм гэж шүүмжилж байна. За энэ ч үнний ортойгод бодлоо. 3 дугаар зүгөө шүүмжилж яах гэхээр энэ шинээр томдогдсон шүүгчнэр ерөөс хүнээс юм асуухгүй юм гин. Тэгэхээр тодруулаа юу асуулах гэдэг юм гэсэн чинь. Гэхдээ яах вэ энэ хэрэг маргааныг бас яаж шийдэх вэ гэнэ. Зөв бити асуугаасаа гэж бодоод явж байлаа. За тэгээд ингээд ярьж ирсэн. Ер нь тэгээд энэ шүүгчийн туслах байсан хүмүүс л шүүгч болох нь их сайн юм аа гинэ. За тэгээд гаднаас орж ирсэн хүмүүст шүүх бүрэлдэхүүн жаахан дургу байгаа юм байна. За тэгээ юу гэж байгаа би жаахан тодрууллаа. Өмгөөлөгч нар өөр одоо хүмүүс worker байсан хүмүүс яах гэхээр тэд нар чиг удаан шүүхийн ажил мэдэхгүй. Шүүгчд туслахад ягаа сайн байгаа даа гэсэн чинь. Тэд нар ч одоо ерөөсөө их практик дадлагыг сурч их сайн гэж. За энэ бол одоо манай шүүх бүрэлдэхүүний дунд явж байгаа тэр хов шүүгчийн бодол биш нийтлэг уур амьсгал. Энэ байшин доторч би тийм үг олон сонсдог байхгүй юу? Гаднаас одоо ингээд өмгөөлөгч нарыг, прокурорыг, хуулийн зөвлөхүүдийг нэг шүүгч болгоход их дургу. Одоо шүүх бүрэлдэхүүн ерөнхийдөө тийм болцсон. Тэгээд олон нийтийн шүүмжил ер нь одоо шүүхийн шийтгэл хийх бас нэг шалтгаан бол энэ шүүхэд цус артлаа гэсэн шүү дээ. Арьцсан үнэ.